өгье. Эзний сүнс бидэнд тусалж тантай үргэлж хамт байгаа шүү гэдэг хажуудаа гондоо хэлэхгүй юу? Бидний хамтдаа энэ 5 сарын турш чуулганы хийх, ер нь чуулган зайлшгүй хийх нэг тийм 4 үйлчлэл байдаг. 4 талбар байдаг, оролцдог. Түүний тухай хамтдаа суралцах болно. Чуулган гэхээр та юу гэж бодож байна? Библиэлд нэг грек экклесиа гэдэг үг байдаг л да. Тэр нь болохоор чуулган гэсэн үг. Өнөөгийн бидний хэрэглээд байгаа чуулган гэдэг үг. Энэ үг мань болохоор ямар үг вэ гэхээр дуудагдсан хүмүүс л гэсэн үг. Та биднийг чуулган гэж хэлж байгаа. Тэр өнөөдөр бид нар нэг заавалчгүй хийх ёстой тийм. Бид нэр заавалчгүй хийдэг тийм нэг 4 төрлийн зүйлийн тухай хамтдаа 4-7 хоног суралцах нэ. Эхнийх нь сайн мэдээ тарах тухай суралцмаар. Бүгдээ хамтдаа номлолын гарчгийг харсан бол сонирхолтой гарчиг байна уу? Хүүхд үгээр эзэн бурхнаа гэрчлэн ярьцгаая гэж. Бүгдээ хамтдаа Үлс номыг гаргацгаая. Үлс номын 17 дугаар бүлгийн 22-оос 34 дугаар эшлэгийг хамтдаа харъя. Үлс номын 17 дугаар бүлэг 22-оос 34 дугаар эшлэгийг хамтдаа харъя. Өдөр олсноо 1253 дугаар утсан дээр байна. За би эндээс эзний үгийг чангаар дуудъя. Паул Арифагийн дунд зогсож ийхүү хэлв. Афины ирчүүдээ та нар аливаа бүхнээрээ их шүтгэхтэй юм гэдгийг би харж ажиглалаа. Учир нь гэвэл би та нарын шүтээний зүйлсийг нэг нэгэнгүү ажиглан явахдаа эс танигдсан бурханд гэсэн бичгтээ тахилын ширээг олж харсан юм аа. Ингэлээр та нарын мэдэхгүй атлаа шүтэн биширдэг зүйлийг чинь л би та нарт тунгаглаж байна. ертөнц хийгээд түүнд орших бүхнийг бүтээсэн бурхан бол тэнгэр газрын эзэн мөн учраас гараар бүтээсэн сүмд оршдоггүй юм аа. Тэр өөрөө амьсгал хийгээд хамаг юмсыг бүгдэд өгдөг учраас ямар нэгэн юмар дутагдсан мэт хүний гарыг тэрээр өөртөө өөрчлүүлэхгүй. Бурхан газрын цээжээр амьдруулахаар нэгнээс хүмүүн төрлөختний үндэстэн бүрийг бүтээж товсон цаг хугацаа болон тэдний нутаглах хил хязгаарыг тогтоосон нь хүн бурхныг ирж хайн түүнд хүрч түүнийг олоосоо гэснийх билээ. Тэр бид бүхнээс хинээс нь ч холгүй байдаг лээ. Танаа зарим яруу найрагчдын бид бас түүний өр удам гэж хэлсэнчлэн бид түүний дотор амьдарч хөдөлж оршин тогтнодгоо. Бурхны өр удам атлаа бид бурхан чанарыг хүний сэдэл, урлагийн тусгалын тэгч, алт, мөнгө эсвэл чулуун дүрстэй адилхан ботох ёсгүй. Иймээс ч өөрийг нь эс харсан балар үеийг бурхан харалгүй өнгөрөөсөн. Харин идүүгээ хаа сайгүй хүн бүхэн гимших ёстой хүмүүст тэр тушааж байна. Өөрийнхөө томилсон нэгэн хүнээр дамжуулан ертөнцийг шударгаар шүүх өдрөө тэр тогтоосон агаад түүнийг өхөксдөөс амьлуулснаар үүнийгээ бүгдэд нотлохоо болгосон ажгуу гэв. Өгсдийн амьлын тухай сонсоод зарим нь дооглоход зарим нь бид танаас энэ талаар дахин сонсомоор байна гэцгээж байлаа. Ингээд Паул тэдний дундаас гарч яваа. Хэдэн хүн итгэж түүнтэй нэгдсэний дотор Арифагийн гишүүн Дионос Дамари гэдэг эмэгтэй болон бас өөр тэдэнтэй хамт байлаа. Паул Афин хотод очсон. Энэ Афин хот маань нэг хоёр зүйлээр айгүй алдартай хот байсан. Нэг нь болохоор Грекийн хот шүү дээ, тий. Нэг нь болохоор гүн ухаантнуудаараа алдартай. Афин хотод ердөөсөө гүн ухаантнуудын төв байсан байхгүй. Гүн ухаантнууд цуглардаг газар байсан. Хоёрдугаарт юу вэ гэхээр олон төрлийн шүтээнээр алдартай байсан. Төрөл бүрийн шүтэн. Шүтэн болгоно нь өөр өөр ингэсэн сүмтэй. Сүм болгоно нь өөр өөр ингэсэн үйлчлэгч нартай байсан. Шүтээний үйлчлэгч нартай байсан. Тэгэд Паул Афинд явж байхдаа яасан бэ гэхээр тэдний шүтээнүүдийн сүмээр орсон нэг нэгэнгүү ингээд орж бүр нэг нэгэнгүү ажигласан ба. Тэгэд ажиглаад явж байхдаа тэр дундаас нэгэн тахилын ширээг олж харсан. Тэр тахилын ширээнд болохоор
бурхан байгаагүй. Бусад бүх бурхтуудад нь тахлын ширээ байсан байхгүй. Тэр бурхны тахлын ширээ энэ бурхны тахлын ширээ энэ. Тэгээ тэр бурханд мөргөл өргөхийн тулд энэ тахлын ширээн дээр шатаах ёстой тий. Тэр бурхан дээр мөргөл өргөхийн тулд энэ тахлын ширээн дээр тахлын авчиж тавих ёстой ч гэдэг юм ингээд бурхан болгон тахлын ширээ байсан. Харин нэг л тахлын ширээ хоосон байсан. Тэгээд тэр хоосон байсан тахлын ширээнийх нь бурханыхаа нэрийг Афины тий одоо хүмүүс юу гэж бичсэн бэ гэхээр нэр нь үл мэдэгдэх бурхан гэж хэлсэн. Нэр нь үл мэдэгдэх бурхан. Тэр бурхан ямар нэртэй вэ? Нэргүй те. Нэр нь үл мэдэгдэх бурхан. Тэгэд Афины хэсэг ирчүүд дээр очисон тийм үү? Тэгээд юу гэсэн бэ гэхээр Паул хэлсэндээ би та нарын шүтэнүүдийн сүмүүдээр орлоо. Нэг нэгэнгүү би бүр явж үзлээ. Нэг нэгэнгүү би сайтар ажиглан харлаа. Тэгсэн чинь энэ дунд те нэр нь үл мэдэгдэх гэдэг нэг бурхан зориулсан тахлын ширээ байна. Миний та нарт яриад байгаа те миний Афинд ирээд тунхаглаад байгаа энэ зүйл бол те энэ бурханы шил тухайн шүү дээ гэд яриад эхэлж байгаа. Тэгэд үргэлжлүүлээд Паул энэ дээр нэг хоёр чухал зүйлийг л ер нь онцолсон байдаг. Нэр нь юу вэ гэхээр нэгдүгээрт нэр нь үл мэдэгдэх бурханы тахлын ширээг онцолсон байдаг. Түүгээрээ дамжуулаад тэднэрт Есүс Христийн тухай ярьсан тийм үү? Хоёрдугаарт нэг онцлсон зүйл нь юу гэхээр тэдний одоо тий утга уран зохиол дотор байдаг нэг үгийг ашигласан байна. Тэр нь хаана вэ гэхээр за би олоодох юм. За 28 дугаар шил дээр байна. Танаа зарим яруу найрагчдын бид бас түүний үр удам. Тэдний яруу найраг дотор ийм өгүүлбэр байсан. Бид бас түүний үр удам. Гэтэ энэ нь хэний үр удам бэ гэдэг нь тодорхой биш. Зүгээр л түүний үр удам. гэж хэлсэнчлэн бид түүний дотор амьдарч хөдөлж оршин тогтнодгоо гэдэг. Энэ хоёр зүйлээр нэгдүгээр тэдний нэр нь үл мэдэгдэх бурхан гэдэг тэр бурханаар нь хоёрдугаарт тэдний уран зохиол дотор байсан энэ үгээр дамжуулаад тэднэрт Есүс Христийн тухай ярьсан ба. Тэр би өнөөдөр та бүхэндээ хэрхэн яаж сайн мэдээг те Монгол соёл дотор хуваалцах вэ гэдэг тухай гэж багч болтох бай те тийм ойлголтыг өгөхийн тулд энэ үгийг дамжуулж байна. Паул еврей хүн. Гэхдээ тэр Ромын иргэн. Еврей Ромын соёл дотор байгаа. Гэхдээ тэнд бас грекийн соёл байсан. Тэгээ Паулийн явж байгаа Афин гэдэг хот бол тэр чигээрээ грекийн соёлд хамгаалсан хот. Тэр өөр соёлд очиод Есүс Христийн тухай ярих гэж байгаа гэсэн. Еврейн соёлд байгаа Есүс Христийг грекийн соёлд очиж ярих гэж байгаа тухай байна. Тэр бид нар нэг энэ зүйлийг мэддэг те. Есүс Христийн тухай анх сонсохдоо нэг Европ залуу шиг л бид нар боддог байсан те. Энэ бол харийн шашаан гэж шууд бид нар хүлээж авчих. Нэг Америкаас л нэг оруулж ирээд те. Манай Монголыг л мөхөчих гээд байна гэл. Энэ Есүс гэдэг нөхрөөр далиндуулж байгаа л биднийг бацчих гээд байна. Биднийг мунхруулах гээд байна. Биднийг те манкурт болгох гээд байна гэж бид нар үздэг байсан. Итгэдэггүй байх та. Тэгж үздэггүй хүн байсан бол гараа өргөч. Би бол тэгж боддог байсан. Хүүхэд байхдаа хүртэл хүүхэд төртөл тийм бодол байна шүү дээ те. Ягаад гэхээр бидний эргэн тойрон тэгж ярьдаг байсан баг. Би тэдэндээ сурсан. Тэгээ Есүсийг ярингуут ягаад чи нэг хол хөндөй манахта холт манахта бүр айгүй тис хөөр те. Тис хөндлөн тийм соёл биднэрт мэдрэгддэг. Тэгээ тийм учраас бид нар хүлээж авахд айгүй хэцүү. Та Есүс Христийн тухай өөрийнхөө те эргэн тойронд байгаа монгол хүмүүст яаж ярьдаг вэ? Хэрвээ бид нэр Библиэлд байгаа шиг шашинлаг үг хэллэгүүдийг хэрэгжилж еврей соёлыг те шинэ гэрээний грек соёлыг бид нэр ярих юм бол монгол хүн энэ үгийг хүлээж авахгүй. Яагаад вэ гэхээр энэ өөрөөс нь тис хөндлөн тис хол ямар ч хамаагүй юм ярьж байгаа гэсэн. Тэр бид нар тэгвэл монгол соёлдоо яаж Христийн тухай ярих вэ? Паул энд маш мэрэгүү ухааныг ашигласан. Юу вэ гэхээр Паул шүтэнүүдийн газраар нь орсон. Тэгээд газраар нь ороод нэгт нэгэнгүү ажиглаад явж байхад те нэр нь үл мэдэгдэх бурхан гэдэг. Зүгээр л тийм тахлын ширээ өс. Тэнгүүт энэнгээр нь дамжуулаад эднэрт Христийн тухай тунхаглаж болох юм байна. Айгуу мэрэгэн санаа Паул болсон. Тэгвэл Монголд те одоо монгол ирчүүдэд монгол хүмүүст те Монголын одоо энэ ахын дүүстэй элэг нэгтнүүдтэй бид яаж Христийн тухай ярих вэ? Та нар мөнх хөх тэнгэр гэж сонсч байсан уу? Бидний хамгийн ойрхон үг шүү дээ те манай Чингис хааны маш их онцлсон үг мөнх хөх тэнгэр.
Бид нэр Монголын нууц товчийг уншиж байхдаа бас тэ өөр Монголын Чингис хаан гэдэг кино үзэж байхдаа бид нэг чухал зүйлийг олж хардаг. Тэр нь юу вэ гэхээр их хаан маань тэ дайнд мордохын өмнө яадаг вүлээ 24 цаг заримдаа бүр 3 хоног уулан дээр гараад тэнгэртэй залбирдаг. Тэр тэнгэр нь яг юу байсан юм? Бөөмөргөл байсан уу? Үгүй. Тэв тэнгэр гэж зайрангаа тэ үл хошоосон шүү дээ. Өөрийнх нь яг тэ одоо манайхаар бол тэ одоо нэг миний лам гэдэг шиг тэ Чингис хаан тийм зайран байсан. Тэв тэнгэр гэдэг үгтэй зайран байсан. Гэхдээ тэр зайрангаа үл хэрэгсэн. Би тэнгэртэйгээ харьцах. Надад илүү. Тэр тэнгэр яг юу байсан юм? Та яар нь юу гэж ойлгодог вэ? Тэр бидний тэ одоо өвд дээдс маань болсон тэр агуу Чингис хаан маань тэр тэнгэрээс хүчийг авдаг байсан. Тэгэд очисон газар болгондоо юу гэж хэлдэг байлаа? Намайг та нарыг шийтгүүлэхээр тэнгэр намайг явууллаа. Би та нар дээр тэнгэр хэсгэлийг авчирж байна гэж хэлдэг байсан. Тэр тэнгэр тэгвэл яг юу вэ? Хурдын дуун дээр нэг айгүй гоё дууны үг гардаг. Тэгээд тэр нь юу вэ гэхээр Монгол гэсэн 6 үсэгтэй бурхан нэрээрээ гэдэг. Бурхан гэдэг 6 үсэгтэй, Монгол гэдэг 6 үсэгтэй. Монгол гэдэг энэ нэрийг бурхан гэдэг нэртэй шууд харьцуулсан. Дээд тэнгэрээс заяатай. Бид. Манай монголчууд ингэж л хүлээ итгэдэг үстэй. Дээд тэнгэрээс заяатай төрсөн гэл манай ариун нэрийн айгүй гоё дуу байна шүү дээ. Гавьяат. Тэр бидний эцэг өвгөд тэнгэрийг юу гэж хардаг байсан бэ? Бид нэр ойлгох хэрэгтэй болно гэсэн. Сонирхолтой нь өдгөө хүртэл манайхан те зөндөө олон бурхтыг сийлсэн, зөндөө олон бурхтыг зурсан ч гэсэн тэнгэрийг одоо дүрсэлсэн бурхан, тэнгэрийг зүсэлсэн баримл нэгч байхгүй Монгол улсад сонирхолтой. Бид нар юу вэ гэхээр тэнгэрийг яг тэнгэр чигээр шүтдэг ард юм байна. Тэнгэрт нэг тийм хүч байгаа. Бид нэр тэнгэртэй цааныхад байж өрөвдөг те сайн сайхныг санаж миний гэр бүлийг тэнгэр минь нэмээгээрээ. Миний гэр бүлийг те миний өр хүүхдүүдийг миний хань нөхрийн те одоо аян замыг миний өр хүүхдүүдийн аян замыг тэнгэр минь та түшж байгаараа гэд бид нэр өрөвдөг тийм үү? Тэнгэртэй даадаг. Тэнгэрт тийм нэг хүч байгаа гэж бид нэр угаасаа итгэж. Монголын нууц товчон дээр нэг ийм үг байсан. Бидний баг мэдэх бах. Эхлэхдээ юу гэж хэлдэг вэ гэхээр дээд тэнгэрээс заяатай төрсөн бүрт чон гоомар гэд хэлдэг тийм үү? Монголын нууц товчон ингэж хэлдэг. Монголчууд бид нар өөрсдөө угаасаа юу гэж боддог вэ гэхээр бид нар дээд тэнгэрийн заяатай удам гэж боддог баг. Тэр энэ өөрөө яг Библийн дагуу байх. Яг Библийн дагуу соёл баг. Юу гэхээр тэнгэр газрыг бүтээсэн те тэр тэнгэрийг эзэн захирагч тэр хүч хүмүүсийг бүтээсэн ба. Эхлэл номыг бид нэр харах юм бол. Тэр хүчээр бид нэр бүтээгдсэн. Бид нэр дээд тэнгэрээс заяатай төрсөн. Тэгээ бид нар ч гэлтгүүл дээр нь хүнд үлдэх. Гэтэ монголчууд бидний өнгө цэг аль эдийн энийг мэддэг байсан ба. Бид нар бол тэ зүгээр нэг сарамгчангаас төрсэн хүмүүс биш ээ. Бид нар бол зүгээр л ингээд тоо шороноос тэ одоо ингээд агуу тесрэлтээс тэ одоо үүссэн хүмүүс биш. Бид нар бол дээд тэнгэрээс заяатай төрсөн. Бид нар бурхантай хамаатай хүмүүс гэж. Бидний үтцсэн өвд ойлгож энийг тэг мэдэрч энийг бүр үг болгож ингэж бичсэн байна. Нууц товчонд. Яг хөө бүртчөнд гоомаар л гэж явдаг л та. Тэр амтныг ер нь улс их орон болох өөр гэсэн амтантай. Манай Монголын бэлэгдэл амтан бол чон байдаг. Харин Солонгосын бэлэгдэл амт юу гэдэг мэдхүү? Солонгост байсан хүмүүс хэлээч. Бар. Хятадын хол харин луу байдаг. Би түрүү жил Солонгост явж байхдаа Ким Бастертай нэг сонирхолтой яриа өрнүүлсэн. Ким Бастер надад ингэж асуусан байхгүй юу гэсэн бэ гэхээр чон барыг дийлэх үү гэж асуусан. Би шууд утгаараа бодсон байхгүй. Чон барыг дийлэхгүй. Тийм чиний ярьж байгаа зөв чон барыг дийлэхгүй. Гэт надад хэлсэн. Гэхдээ үүний ардаас нэг үг хэлсэн юу гэсэн бэ гэхээр гэхдээ чон барыг дийлжээс удаа байгаа. Буюу монголчууд Солонгосыг те дийлжсэн удаа байгаа гэдэг тухайд түүх ярьсан байхгүй.
За би зүгээр энэ түүхийг ярих гаагүй. Энэ номлолтны холбоотой биш. Гол нь тэ энэ бүрт чон гэдэг тэ энэ чоны тухай бий. Чон улс үндэстэн болго өөр ингэсэн бэлэгдэлтэй. Гэхдээ манай Монголын нууц товч юу гэж хэлж байгаа вэ? Бид нэр дээд тэнгэрээс заяатаа төрсөн хүмүүс. Хэрвээ та ингээд тийм нэгэн сайн мэдээ ярил яах вэ? Тэр тэнгэр гэдэг байгаа чинь энэ тэнгэр газрыг бүтээсэн Библиэлд хэлээд байгаа Бурхныг хэлээд байгаа. Би энэ Бурханд итгэдэг юм аа. Бидний эцэг өвгдийн итгээд тэр тэнгэр гэж хүндлээд мөргөө зүсгэлээд те амьдралаа хувь заяагаа даатгаад явж исэн тэр хүчинд би итгэдэг юм аа. Тэр хүч чинь тэнгэр газрыг бүтээсэн баггүй юу? Тэдгээр төрх бүхнийг бүтээсэн баггүй юу? Ингээд ирвэл бид нартэй жоох ойрхон санагдаж байна уу? Тэгвэл Есүс байдаг аахгүй нэг еврей хүн байдаг аахгүй юу гэж хэлвэл тэгээд те надад ямар хамаатай тэр еврей хүн гинэ шүү дээ. Сайн мэдээ соёл болгонд ойлгогдох хэрэгтэй. Сайн мэдээ өөрийнх нь соёлд яригдах хэрэгтэй. Монгол соёлд те Монгол соёлын дагуу эзний үг яригдах хэрэгтэй. Хуучин гэрээний хуулийн соёл биш, еврейн соёл биш. Харин Монгол соёлд эзний үг яригдах хэрэгтэй. Тэгээ Паул яг энэ санааг энэ айгүй мэрэг ашигласан. Грек тэр шашны соёл дотор эн чинь бурхан юм аа. Бид нар ч гэсэн тэгвэл тэр тэнгэр чинь бидний эцэг дээдс нөв гэсэн юм аа. Рашид Хадди гэдэг судрын чуулган гэдэг ном байгаа. Тэр номон дээр болохоор айгүй гоё тодорхой холбож өгсөн. Яг тэнгэр гэдэг үзлийг энэ бол бүтээгч бурхан юм аа. Энэ ямар нэгэн шашин биш, хүний гараар бүтсэн зүйл биш. Харин яг тэ бүхнийг эзэгнэн захирагч тэр ирхшээж идэг хүч юм аа гэдэг айгүй тодорхой хэлсэн юм аа. Тэгээ өшөө бас бид нар ингэж ярьж болно гэж би бодсон. Юу вэ гэхээр монголчууд бидний бас нэг бахархдаг юм юу вэ? Бид нар чи юу гэж ямар юуны өр удам үгүй Шингисээс өөр юу гэдэг лээ хөх толботоо гэж ярьдаг шүү дээ. Бид нар хөх толботоо шүү дээ. Ингээд Чингисийн үр сан. Хөх толботоо монголчууд. Тэгээ бид нар үүнийг яаж ярьж болох вэ? Аль Чингис хааны үеэс хөх толб гэдгийг юу гэж үздэг байсан бэ гэхээр энэ бол тэ мөн хөх тэнгэрийн тамга гэж үздэг байсан. Бурхан биднийг тамгалсан мөн хөх тэнгэрийн тамга гэж үздэг. Тэгж бэлгшээд явдаг байсан. Манай соёл. Монголчууд бид тэ бурхан эзнээс заяатай. Бидний энэ хөх толб хүртэлтэй бурхан эзнийг гिचэлтэй юм аа. Тэнгэр газрыг бүтээсэн бурхан эзнээс бид нэр ихтэй гэдгийг те. Тэгээд бид нэр тэнгэр рүүгээ бас бид нэр дэвших болно гэж бид нэр ярьдаг. Бид нэр тэнгэрээс ирсэн. Бидний үүсэл гарал бол те бурханаас. Харин эргээд бас бид нэр энэ бурхан руугаа очино гэдгийг манай өвөг дээдс бид нэр тэнгэрт дэвшлээ гэж ярьдаг байсан. Сая 12 сард сургууль дээр нэг номлолын хичээлтэй холбоотой оршуулгын номлол хийсэн баггүй. Гэхдээ би тэнгэрт дэвшлээ гэдэг үг ямар чухал гүн гүнзгий утгатай үг вэ гэдгийг олж мэдсэн. Ер нь бол юудаас яг Библийн соёл. Библийн соёлд өөрөө юу вэ гэхээр хүн үххийг биш үү? Зүгээр салгалт гэж үзэж байгаа. Библи өөрөө махан биеэс те бурхны өгсөн амь амьсгалтай тэр амин сүнс салж байгааг л үхэл гэж нэрлэдэг. Тэр сүнс бол мөнхөд байна. Харин бие бол муудна, ялцж дуусна. Тэгээ энэ хоёрыг салгахтыг үхэл. Тэгэд энэ салгагдаад сүнс маань тэнгэрт тавьж. Сүнс маань нөгөө нэг бүтээгч дээр очиж байгаа. Хуучин гэрээ шин гэрээний хилээд байгаагийн дагав. Тэгээ энийг манай монголчууд те тэнгэрт дэвшлээ. Нөгөө нэг анх ирсэн орн руугаа явлаа гэж ярьдаг байсан. Түүгээр бид нэр тэгвэл те Христийн сайн мэдээг ярьж болох уу? Та бодод үзээрэй. Маш олон талаар бид ярих боломжтой. Янз бүрийн байдлыг ашиглаад. Би нэг ээжтэй хойно гэрт байхад нь би ээжтэй сайн мэдээ хуваалцж байхдаа ямар үгийг ашигласан бэ гэхээр дууны үг ашигласан байхгүй. Цэгт байхад нэг миний сэтгэлийг аягүй хөдөлгдөг байсан дуу юу вэ гэхээр мөнхийн усан байдаг боол гэх тээ. Ханаач гэсэн олох юмсан гэв. Тэр дууг би бүр сонсоод үйлжсэн байхгүй ээжигээ санаад. Тэгээд би
Яг ээж нэг сайн мэдээ яриад ингээд Бурхны тухай яриад хоёулахнаа суугаад айгүй гоё яриад байжсэн чи яг энэ дуу нөгөө донг гэж ороод ирдэг юм да. Тэгээ бидний тэ мөнхийн усыг олвол энэ мөнхийн ус гэж ярьж үнэхээр байт юм аа. Библиэлд энэ мөнхийн ус бол би байгаа юм аа гэж миний итгэдэг Есүс хэлсэн юм аа. Есүст итгэдэг хүн яг энэ мөнхийн усыг уусантай адилхан мөнх амьдрах боломжтой. Би яг энэ дууны үгийг ашиглаад ээжид хэлсэн баг. Тэгэхээр эзний хаанчлалын тэр сайн мэдээг Бурхны гişлэх тэр соёл бидний соёл дотор яригдчих хэвээр. Бидний соёл дотор угаасаа ийм элемент зөндөө байгаа. Би өчтөр бас ахаад нэг гоё шүлэг олж харсан. Уншсан заяа. Тэрийг уншиж үгүй. Энээс өмнө нэг хөгжилтэй юм яри. Юу гэхээр би энэ шүлгийг олцоод copy paste хийгээд эхнэрлүүгээ явуулсан байхгүй. Эхнэрлүүгээ чатаар явуулсан. Явуулсан шалтгаан би буцаж нөгөө нэг татаж авч яагаад би номлол руугаа оруулах гэдэг шүү дээ, тий. Тэгсэн чинь ана ихнэр зүрх тарчаал нөгөөрөө тоол хийжсэн. Айгүй энийг л аваад ирсэн байхгүй. Тэгээд орж ирээд юу гэсэн бэхээр чинь шүлгийг надад зориулж байгаа юм. Тэгэхээр би бүр энэ дээр юу наа чи тэнгэр гэдэг шүлэг байхгүй. Тэнгэр гэж байгаа өстэй. Тэр нь ямар аваад чи надад зориуллаа юм уу? Тэгээ айгүй уруугаа цааш яваад. Манай нэр зохиолч Бавуугийн лав сүрэнгийн тэнгэр гэдэг шүлэг байна. Энэ шүлэг дотор бас яг эзний хаанчлалын тэр үннийг яг хэлж байгаа байхгүй. За би эндээс уншиж өгье. Харахад хөхрөн харагдах, халихад хязгааргүй цэлих, төөрөхөд төгсгөлгүй үргэлжлэх төрсөн бие минь Тэнгэрийн дээд заяа. Юу вэ? Бидний Тэнгэрээс заяатай гэдэг тухай энд ярьж байгаа. Амьсгалах агаар минь Тэнгэр, амьдрах орон зай минь Тэнгэр, алтан нарыг тэрсэн, мөнгөн сарыг бүвэлсэн агуу их Тэнгэр хэлсэн. Бидний амьдрал бүхэлдээ энэ Тэнгэрийн дор байгаа шүү гэдэг тухай хэлж байгаа юм. Энэ Тэнгэр гэж юу юм? Зүгээр энэ харагдаж байгаа энэ үйл юм үгүй шүү дээ. Энэ цаана байгаа тэр нэг хүчний тухай л яриад байгаа юм байна. Хөх толб минь чиний тамга. Одоо энэ дэр бүр айгуугаа хэлсэн багаз. Хөх толб минь чиний тамга гэж хэлсэн. Манай нөгөө нэг миний түрүүний ярьсныг тий одоо бүр тий миний өвөг дээдс энэ хөх толбыг Тэнгэрийн тамга гэж үздэг байсан гэдгийг энэ шүлэг баталж байгаа юм. Юу гэхээр хөх толб минь чиний тамга, хүмүүн заяа минь чиний тасархаа. Чиний гэдэг нь Тэнгэрийн тухай яриад байгаа шүү дээ. Хүний тухай яриаг, Тэнгэрийн тухай яриа. Эхээс төрөхөд минь л чи угтсан. Эцсийн замд минь бас чи намайг өдөх болно. Тэнгэрийн тухай ярьж байна. Бид нар хаанаас эхэлтээ? Яг Библийн соёлонд явж байгаа үстэй. Бидний энэ уран зохиол дотор хүртэл Паул тэдний уран зохиол дотроос нэг ганцхан өгүүлбэр тий өгүүлбэр ч хүрэхгүй нэг дөрвөн үг олж явангуудаа та нарын уран зохиол дотор чи ингэж хэлж байна. Эний чинь тухай би яриад байна гэдэг Иесусийн тухай ярьж байгаа. Тэгвэл манай энэ их ярууны өдрийн утга зохиол дотор ямар агуу баялаг үлээ. Хэрвээ бид судалж үзэж чадах юм бол энэ дотор Библийн соёлыг Бурхан эцгийн тухай хэлж байгаа өчнөө зүйл байгаа. Яагаад тэгэхээр энэ Тэнгэр газрыг бүтээсэн Бурхан Монголын ч Бурхан байхгүй юу? Бүх дэлхийн Бурхан байхгүй юу? Бүх хүн төрлөختний бүтээсэн тэр агуу нэгэн байхгүй юу? Тэр Бурханы дүр бүх хүн төрлөختөнд байгаа. Тийм учраас ийм шүлгүүд тэдний энэ хүмүүсийн зүрхнээс гарч ийн. Хэдийгээр Бурханд итгэдэггүй байсан ч гэсэн, хэдийгээр Есүс Христ гэж мэддэггүй байсан ч гэсэн, аль хэдийнэ зүн совинд нь хүртэл ийм зүйлийг өгөгдсөн байгаа биднэрт. Чиний цээжинд би амьдрнаа. Чиний зүрхэнд би хөдөлнө. Чимээг өхөн чи биднийг ажиглаж чин үннийг зөвхөн чи л мэднэ. Чи гэдэг үгийг Тэнгэр гэж ойлгооч. Тэнгэрийн тухай ярьж байгаа. Өөрийнх нь нэр нь Тэнгэр гэдэг шүлэг багхгүй. Эзэн биднийг чимээг өхөн ажиглаад байж. Эзэн чин үннийг бүгднгийн Тэнгэр мэдж байгаа. Эзэн бас мэдж байгаа. Бүх зүйлийг эзэн мэдж байгаа. Бид нэр иймэрхүү утга зохиолын иймэрхүү шүлэг яруу найргийг ашиглаад бид нэр Христийн тухай ярьж болох уу? Тэгвэл энэ Монгол соёлд хэр нийцэх бол? Бид нэр яг Есүс Христийн тухай ярьна ингэж яриул илүү үр дүнтэй юм шүү гэж би бодож байна. Та боддоо хин нэгэн дээр очиод та гимтэй гэж хэлвэл хүн уурлана. Дөрөв туяа ахлагч маань ярьсан нөгөө манай лавгах дээгч хоёрын ээж маань ирээд тэгээд туяа ахлагч маань сайн мэдээ хуваалцсан баггүй.
Тэгээд мань хүн те юу гэж хэлсэн бэ гэхээр би ямар ч гимгүй гэж туяагчд хэлсэн. Үнэндээ тийм. Хин ямар ч монгол хүн ирээд би гимтэй гэж хэлэхгүй. Тэгж хүлэн зөвшөөрөхгүй байхгүй да. Би гимгүй үн л гэж хэлнэ шүү дээ. Хин би гимтэй гэж хэлэх юм бэ? Тэнгүүтээ чи гимтэй, чи гимших хэрэгтэй гэл те. Бид нар иймэрхүү нөгөө нэг айгүй шашинлаг юмнуудыг төрүүлж ярих гэдэг. Харин бид нар энэ монгол соёл дотор яаж Христийн тухай гişлэн ярих вэ? Иргэн тойрондоо байгаа те энэ монгол соёл дотор амьдарч байгаа энэ хүмүүстэй бид нар яаж амьд бурхныг гişлэн тунхаглах вэ? Энэ сайн мэдээг бид нар хүргэх вэ? Үүнээс бид нар жишээ татангуудаа энэ тэнгэр газрыг бүтээсэн эзнээс те хүмүүн төрлөختө харамсалтайгаар тасарсан юм аа. Тасарсан учраас бид нар энэ бурхан гэдгийг те одоо ингээд ойлгож харж төдийлөн харж чадахгүй байгаа. Гэхдээ одоо энэ бидний саяны уншсан Үлс номын 17 дугаар бүлгийн 22-оос 34 дугаар ишлэлээр бурхан биднийг те бурхан бидний хинээс нь чухал биш гэх мэтчлэн ингээд ярьж байгаа. Энэ шүлэгтэй ч гэсэн яг хамаатай байгаа шүү дээ те. Чимээгүй хүн тэнгэр биднийг ажиглаж яадаг. Тэнгэр зүрхэнд минь тэнгэрийн зүрхэнд бид хөдөлж яадаг ч гэдэг юм. Бурхан биднэртэй ойрхон байна. Бурхан биднэртэй хамт байгаа. Их мэтчлэн бид нэртэй ингэ ярьж байна. Тэгээ нэгэнтээ хүмүүс гэм нүглээсээ болоод Бурханаас хүндэс. Иесус Христ нөгөө нэгтэй гэм нүглээс болоод Бурханаас бид нэр тасарсан байдлыг л эргүүлж авчирж байгаа байхгүй. Иесус Христийн хийсэн ажил бол ердөөсөө л энэ биднийг анхны байдал руу л эргэж авчирх зорилготой. Энэ нойроо төлөөстэй байсан. Бурхан шудраг. Бурхан анханаас л ийм те төвлсөн, төлөвлөсөн. Тэгээд Бурхантай өөрийнхөө эрх чадлаар за би энэ хуулиа өөрчлөе те би энэ дүрмээ өөрчлөе гээгүй. Бурхан шудраг учраас тэр төлөөсийг нь төлөх арга замыг Бурхан Иесус Христээр дамжуулж өгсөн. Тэгээ эргээд бид нэр Тэнгэрлэгтэйгээ уулздаг. Эргээд бид нэр бүтээгч Бурхантайгаа уулздаг. Эзнийг хоёр дахь удаага ирэх үед те салгагдсан биес те салгагдсан сүнс хоорондоо нийлээд эзний өмнө бүгд зогсохтой адилхан эзэн Иесус Христийн хийсэн ажлаар Бурханаас салгагдсан тэр харилцаа тэр өгсөн сүнс эргээд Бурхантайгаа нэгдэх. Ийм л том агуулгыг Библи өөрөө хэлж байгаа. Энэ бол өөрөө авралын ном. Энэ бол өөрөө авралын түүх явж байгаа. Түүнийг гიშлэн харуулах те соёл бидний дунд ямар их байна. Паул яг ийхүү те ер нь ингээд соёл дотор ярьж исэн байгаа. Тэгээ заримдаа те яг шаардлагатай зүйлсүүдийг бас одоо Библийн соёлын дагуу ч гэсэн ярих шаардлага биднэрт гарах болно. Есүс эзэн бас юу гэж ярьж исэн бэ? Есүс эзэн бас айгүй их тийм соёл дотор нь ярьж исэн. Энэтэй Тэнгэрийн хаанчлалын тухай ярихдаа тариачин үр суулгахаар гарч ия гэлтэй тэдний мэддэг соёлоор. Тэнгэрийн хаанчлалын тухай ярихдаа, авралын тухай ярихдаа хончны зүйлээр бас ярьж байгаа. 100 хонтой хүн 99 хоноо үлдээгээд алдагдсан нэг хоньныхоо төлөө гэх мэтчлэн тий. Тэний соёл штэ. Тэд газар тариал эрхэлдэг байсан. Тэд мал аж ахуй эрхэлдэг байсан. Манай өнөөгийн Монголын соёлтой айгүй адилхан. Эд яасан бэхээр нэг өдөр худаг дээр айгүй их цангасан нэг самар эмэгтэй ирсэн. Тэр самар эмэгтэйтэй зориудаар уулзах гэж Иесус очсон. Тэр хүний тэр хүн ус авах гээд явж байгаа байхгүй. Ус авах гээд явж байгаа. Тэр ус авах гээд явж байгаа тэр усных нь хэрэгцээн дээр нь бас эзэн Иесус Христ ярьсан байна. Чи энэ усыг уусан чи цангах болно. Харин чи миний өөх усыг уух юм бол чи хизээч цангахгүй. Юу яриад байгааг нь ойлгохгүйсэн. Би бол амийн ус гэж үлд нийлж байгаа. Йохан номд. Хэрэгцээн дээр нь тулгуурж ярьж байна. Соёл дээр нь ярьж байна. Модоор хүртэл ярьсан тий. Итгэлгүй байдлын тухай ярих. Инженерийн модоор яриа өст тий бид нар харсан. Бид 2-7 хоног юм суралцсан. Тэдний өөрсдийнх нь хэрэгэлдэг хууль цаазаар ярьсан. Тэднийх нь өөрсдийнх нь хэлдэг үг уламжлалаар ярьсан. Танай хуулинд чи ингэж бичсэн байдгаа гэж яагаад еврейчүүдэд ярьж исэн. Тэгэхээр сайн мэдээ гэдэг бол өөрөө юу вэ гэхээр соёлд нь яригдчих ёстой зүйлээ. Монгол соёлд өөр нэг еврей соёлыг шахах гээд байгаа хэрэг биш. Харин бүх соёлын эзэн бурхан нэг учраас энэ эзэн бурханы үг монгол соёлч гэсэн таарч явах ёстой.
Паулос юу гэсэн бэ гэхээр 1-р Коринт 9:20-22 дээр би хуйлгүй үнтэй те хуйлгүй мэт ярьдаг байсан. Би юдэ үнтэй юдэ мэт ярьдаг. Би харин грек үнтэй би грек хүн адил ярьдаг байсан. Тэгээ бид нар хин нэгэн сайн мэдээ тарахдаа тэ христчиг шашинлаг байдлаа ардаа орхиод бид нар яг монгол хүнд үнэхээр эзэн бурхныхаа тухай ярих юм шиг ярихгүй бол бид нар христчийн хүн шиг тэ ингээл нэг ингэдэг байхгүй тэгдэг байхгүй энэ зөв шүү энэ буруу шүү. Үгүй чи наа чи буруу шүү те. Үгүй чи буруу юм дагаад байвал та хүний чаашаал түлхэнэ. Хэн өөрийгөө буруу юм ярьж ингэж хүнээр мууш тулахыг бодох юм бэ те. Шууд хүний зүрс цаагдаг байхгүй. Тэр хүн буруу юм ярьж байгаа, тэр хүн буруу юм итгэж байгаагаа цаг хугацаа бурхан өөрөө тэр хүнд харуул. Би биш. Цаг хугацаа бас ойлгуул. Авралын зар ба дагалдуулалт гэдэг нэг хичээл орж ирсэн. 2017 онд нэг солонгос багш. Тэгээд намайг бид нар хүн болгоно нэг насныхны сайн мэдээ тарах даалгавар авдаг байхгүй. Гэсэн чинь над дээр настай хүмүүст сайн мэдээ тарах даалгавар ирд юм аа. Тэгэл би чинь тэ Библийн сургаалд очиж удаагүй ч байсан нэг хэлэхүү. Тэгээ өөрийнхөө рүүдээ за ингэж сайн мэдээ явах юм байна. Тэгсэн чинь над багш солонгос хүн л дээ монгол хэлийг аягүй сайн мэдж байгаа байхгүй. Над миний толгой зогтлыг юм биш юу гэхээр настай хүмүүс чиний наа өгөөч сонсоод энэ нэг жоохон хүүхд юугаа яриад байгаа ингээд чамаа хөөгөл явуулахар юм чи бичээд ирсэн байна гэж надад хэлсэн. Өөрийнхөө соёлоо сайн мэдгүй. Би настангууд юу сонирхож байгааг мэдгүй. Тэд нар ямар ихтгэл юмшилтэй, ямар байр суурьтай байгааг мэдгүй. Тэ? Тэд нар ямар үзэл хараа, тэднэрт хүн суустыг би мэдгүй. Би зөвхөн аягүй өнгөцгөн христчтэй хүүхдийнхаа хүүхд сэтгэлгээгээр юм бичиж очсон байгаа аах. Даалгараа их өгөхийн тулд. Чи наа чи хинч хэрэггүй гэж хэлсэн юм л тэр багш. Өсвөр насны хүүхдүүдэд те бурхны талаар ярихдаа яах хэрэгтэй вэ гэж ярихдаа юу гэсэн мэхээр чи тэднэртэй хам төлөв мөнгө тоглох хэрэгтэй гэж хэлсэн. Чи сонирхдаггүй байсан чинь чи сакс тоглох хэрэгтэй. Чи тэгдэж тэднэрт бурхны тухай ярина. Би наадхан сонирхдаггүй маа гэчээд те дараа нь чи бурхны тухай ярих гэвэл тэдний ч юм уу сонсохгүй. Яг соёлд ярина гэдэг чинь өөр энэ багхгүй. Тэдний хэрэгцээнд ярина гэдэг чинь энэ баг. Тэгээ бид нэр хамтдаа өнөөдөр Паулийн грекийн гүн ухаантнуудтай ярьсан ярин дундаас бид нэг хоёр чухал зүйлийг олж харлаа. Тэр нь юу вэ гэхээр нэгдүгürt Паул нэр нь үл мэдэгдэх бурхан гэдэг энэ нэг одоо сэжмийг барьж аваад тэдний соёлх байгаа энэ сэжмийг барьж аваад үгээр нь дамжуулаад Христийн сайн мэдээг ярьсан. Хөл амьдлын тухай ярьсан. Эвлэрүүл болох тухай ярьсан. Бид нэг газрын хөвлөгээр амьдарч байгаа энэ л бурхны одоо гэдэг тухай ярьсан. Дараагийнх нь тэдний утга зохиол байсан тэр өгүүлбэрийг бид ч түүний дотор амьдардаг өглөө. Тэр өгүүлбэрийг аваад бид ч бас түүний үр удам гэдэг өгүүлбэрийг татаж аваад тэгээд Иесус Христийн бурхны тухай ярьсан. Бид нар бас бурхны үр удам юм. Бид нар бас адилхан бурхны бүтээл юм. Тэр таа ч гэсэн бас соёлоо бид нар жоохон мэдэх хэрэгтэй байна. Бүгдээрээ илүү соёлоо судлах хэрэгтэй. Бид нар чинь заримдаа Монгол үг түүхээ мэдэхгүй ч еврей үг түүх, хуучин гэрээний үг түүхийг аягүй сайн мэддэг. Гэхдээ еврейч чинь тэгсэн байхгүй. Манай эртний өмнөх 722 онд Вавилонд олзлогдсон байхгүй юу? Монголчууд хэдэн онд яаж эзлэн түрэмгэлж ирснийг яаж энэ их Монгол улсаа байгуулж ирснийг, ямар хаан яаж алдаж асгаж ирснийг, хэний үед мандан бадаж, хэний үед одоо сул дорой болж ирснийг, юунаас ямар хүчин зүйлүүдээс шалтгаалж ирснийг бид нэр төдийлэн сайн Монголын төгөө уншдаггүй нэ. Еврей түүхээ л гэдэг монголчууд байх гэдэг. Нүүх түүхээр эзэн бурхнаа алдаршуулах хэрэгтэй байна. Нүүх түүхээ мэдэх хэрэгтэй. За тэгээд би эцэст нэг хоёр чухал зүйлийг хэлнэ. Гэхдээ тэрнээс өмнө Библийн нэг хоёр чухал санаа хэлмээр байна. Юу вэ гэхээр Иесус Христ агуу захирамжийн өгөхтэй ингэж хэлсэн. Та нар бүх үндэстнийг дагалдуул эцэггүй ариун сүнсийн нэрээр тэдэнд баптизм өртөө. Тэгээд юу гэж хэллээ? Харагтун үеийн төгсөл хүртэл би та нартай үргэлж хамт байх болно гэж хэлсэн. Үргэлж хамт байх болно гэж хэлсэн үгээс эхлээд Тэнгэр газар дээрх бүх их мэдлийг надад өгсөн гэж хэлсэн. Тэгэхээр бид нар нэгдүгээр Иесус Христийн их мэдлээр бид нар сайн мэдээг тунхаглах хэрэгтэй. Ингэж чадахгүй бол бид нар сайн мэдээг ярьж чадахгүй бусдад. Биднэрт Иесус Христийн эрх мэдэл байх хэрэгтэй. Биднэрт Бурхны үгийн эрх мэдлээр бид нар сайн мэдээ ярих. Энэ нь бид нар бусдыг завчаадаг гэсэн утгатай биш шүү дээ.
Бид нар ярьж байгаа зүйлээ бид нар итгэж байгаа зүйлээ бид нар эрх мэдэлтэйгээр тунхаглах хэрэгтэй. Яг худлаач юм яриад байгаа юм шиг тий. Гөлгөнөл урдталт нь бэлтэлцөөл тий. Ингэж ярих юм бол хэн сонсохгүй. Энэ өөрөө эрх мэдлээр ярьж байгаа. Христийн бурхны эрх мэдлээр ярьж байгаа сайн мэдээ биш. Тэгээ сайн мэдээ ярих эрх мэдлийг бас бурхан биднэрт өгсөн гэдгийг нэгдүгээр та хүлээж аваарай. Хоёрдугаар нь юу вэ гэхээр Өвс номын 1:8 дээр хэлсэн. Харин ариун сүнс та нар дээр ирэхэд та нар хүчийг олж тэгээд Юдэ, Самар тэр ч байтугай дэлхийн хязгаар хүртэл та нар миний гэрч болно буюу миний үйлсийг та нар гэрчлээ сайн мэдээ тунхаглана гэж хэлсэн. Ариун сүнсүүгээр сайн мэдээ яригддаггүй. Өвс номын өмнөх бүлгүүдийг хараарай. Элчнэр яалаа? Ариун сүнсийг хүлээгээд үжсэн. Хинт сайн мэдээ яриаггүй. Нэг ч хүн сайн мэдээ яриаггүй. Харин ариун сүнс ирсэн цагаас эхлээд сайн мэдээг тэднэрт тугуулж хэлсэн. Энэ хүч чадлыг ариун сүнс өгд юм аа. Ариун сүнс өгд юм. Энэ хоёр зүйлийг би таныг санаасаа гэж хүсэж байна. Сайн мэдээг та өөрөөрөө ярьдаг юм аа. Нэгдүгээр та бурхны эрх мэдлээр ярьдیں۔ Хоёрдугаар та ариун сүнсээр ярьд юм аа гэж. Бүгдээ хамтдаа эзний өмнөрөө залбирцгаая. Сайн мэдээ тарааж бурхан эзнийг гэрчлэгч болно гэдэг бол энэ чуулганы суудал дээр сууж байгаа эзэн Есүс Христэд итгэсэн амьд бурханд итгэсэн Тэнгэр газрын бүтээгч тэр эзнийг дагж байгаа тэр бурханыг дагж байгаа танд хамаатай үг. Бас надад хамаатай үг. Бидний хин ч энэ үүргээс бид нар болт харах байхгүй. Бурхан биднийг хэн нэгэнд гэрчлэгч байгаарай л гэж бид дуудсан. Энэ бол бүгднийх нь харин та хүнд яаж сайн мэдээ ярих вэ гэдэг бол таны ичээл сэтгүүл таны бурхантай харилцаа бас ариун сүнсний чиглүүлэг байх бол. Хамтдаа Монгол соёлдоо эзний үгийг ярьж сурцгаая. Тэгээ та бас яг үүний төлөө би танаас залбирч гуйгаасаа гэж хүсэж байна. Та эзний үгээс юу ойлгов? Эзэн танд юу сануулав? Та бас яг үүнийхээ төлөө л эзнээс гуйгаасаа, яг өөрийнхөө төлөө гуйгаасаа гэж би хүсэж байна. Тэгээд учир нь эзнээстэй үннээр гуйж байгаа хүнд эзэн хариулдаг. Эзэн хүч чадлыг өгдөг. Эзэн гарц гаргалгаа өгдөг. Эзэн боломжуудыг өгдөг. Тийм учраас та нэг яг